За энэ удаагийн хичээлээрээ ерөнхий хиймд ямар элементүүд маш өргөн хэрэглэгдэх вэ гэдгийг авч үзье. Өөрөөр хэлбэл үйлдэх системээр нийтдээ 100 гаруй элементүүд бол тэмдэглэгдсэн байдаг. Тэдгээрээс ерөнхий хиймд 40-од нь бол маш өргөн ашиглагддаг. Ийм учраас ерөнхий хиймийн хичээлийн хүрээнд тухайн элементүүдийн шин чанартай танилцах, ерөнхий хиймийн үндсэн ойлголтуудтай танилцахын тулд доор хаяж идгээр 40-од элементүүдийн валент чанар, химийн тэмдэглэгээ, мөн металл уу металл биш үү гэдгийг маш сайн мэдчих шаардлагатай. За тэгээд энэ агуулгын хүрээнд цөмөөрөө энэ 40 эдийн элементтэй танилцъя. За энэ хичээлийн агуулгын хүрээнд эдгээр үргэлж хэрэглэгдэх 40 эдийн элементийн химийн тэмдэг нэршилтэй танилцсан. Мөн тухайн элементүүдийн валент чанар, металл болон металл бусыг хэрхэн тодорхойлох вэ гэдгүүдтэй танилцах нэ. За ингээд хичээлийн төгсгөлд тэдгээр элементүүдийн эдгээр мэдээллийг агуулсан өөрийгөө шалгах даалгавар бол явж байгаа. За тухайн даалгаврыг гүйцэтгэхдээ та 90-с дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа тохиолдолд ерөнхийдөө дараагийн түвшний химийн мэдлэгээ бол нэмэгдүүлэхээр цаашаа явах боломжтой. Харин 90-с доош хувийн гүйцэтгэлтэй байгаа тохиолдолд хичээлийн агуулгыг дахин үзэж тухайн элементүүдийн тэмдэг тэмдэглэгээ болон валент чанар, металл болон металл бусыг дахин цээжлэх шаардлагатай. За ингээд цээжлэх үйл ажиллагаа нь танаас шууд хамааралтай бөгөөд тухайн хүний оюуны потенциал мөн хичээнгүй шин чанараас хамаарна. Ийм учраас 90-с доош хувийн гүйцэтгэлтэй байвал доор хаяж 90% гүйцэтгэлтэй болтлоо тухайн хичээлийн агуулгыг үзэж өөрийгөө шалгах даалгаврыг олон удаа давтаж хийхийг хүсье. За энд ерөнхийдөө биднэрт 100 гаруй элементүүд бол үйлдэх системээр тэмдэглэгдсэн байдаг гэж түрүү хэлсэн тийм ээ. Түүнээс 40 эдийг нь энд бол оруулсан байгаа. За энд байгаа элементүүдийн химийн тэмдэглэгээ, валент чанар, металл болон металл биш шин чанаруудыг ялгаж сурснараа нийлмэл бодисуудын томьёо бичих, хялбар урвалын тэгштгэл бичих, тэнцвүүлэх гэх мэт дараагийн хичээлүүдэд маш өргөн ашиглагдана. За энэ дээр ерөнхийд нь тоймлон харуулсан байна. За үйлдэх системийн бүлгүүдийг бол харуулсан, мөн үеийг бол томилж харуулсан байна. За тэгвэл хэдүүлээ эндээс эдгээр элементүүдийг тогтоохын тулд эхлээд тухайн элементүүдийн металл биш үү гэдгийг нь бол ялгаж сурах хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаарт нь тухайн элементүүдийн валент гэж юу вэ гэдэгтэй товчхон танилцаад үзье. За үйлдэх системд энэ бүлгийн дугаарууд нь ерөнхийдөө элементүүдийн валент шинж чанарыг бол илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл нэг гэсэн энэ бүлэгт байрлаж байгаа элементүүд нэг гэсэн валенттай байдаг. Хоёрдугаар бүлэгт байрлаж байгаа элементүүд хоёр гэсэн бол валентыг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл гадаад давхраанд байгаа электроны тоон валентийн тоотой тэнцүү болж явдаг. Тэгвэл 3 дугаар бүлгийн элементүүд нь гадаад давхраанда 3 электронтой гэж явна. Гэтэл ээжтэй 4 дугаар бүлгээс ингээд 2 4 ч юм уу ингээд салаалаа явцсан байна тий. Тэгвэл энэ салаа валенттай элементүүдийн хувьд бол дээд нөгөө тооны дээд валентийн дээд дугаар нь бүлгийн дугаартайгаа бол тохирч явдаг байгаа. За жишээлбэл эндээс ингээд ажиглахад 4 дугаар бүлгийн элементүүдийн дээд үзүүлэх валент нь бол 4 байна тийм ээ. 5 дугаар бүлгийн элементүүдийн хувьд бол 5-аас их валент бол үзүүлэхгүй байна гэх мэтчлэнгээр. За 6 дугаар бүлгийн элементүүдийн хамгийн дээдлийн валент нь бол 6-тай тэнцүү, 7 дугаар бүлгийнхний хувьд 7-той тэнцүү, 8-х бол 8-тай тэнцүү гэх мэтчлэнгээр ингээ валент шин чанарыг бол тоймлож явах нэ. За гэтэл үйлдэх системийн 1-р бүлгийн элементүүдэд ер нь бүлгийг бол үйлдэх систем дээр хажуугийн болон үндсэн бүлэг гэж бол ангилдаг байгаа. За тэгвэл энэ улаанаар тэмдэглэгдсэн 1-р бүлгийн элементүүд үндсэн бүлэг буюу үйлдэх системийн А бүлгийн элементүүд гэж явдаг байгаа. За эдгээр нь бол шүлтийн металлууд гэж явна. За тэгтэл энэ 1-р бүлгийн хажуугийн дэд бүлэгт зис, мөнгө, алт гэсэн энэ 3 элемент явж байна те. Эдгээр маань 1 гэдэг валент үзүүлэхээс гадна мөн 2 гэдэг валентыг түлхүү химийн нэгдлүүдтэй үзүүлээд явдаг байна шүү дээ. За тэгтэл үйлдэх системийн 2 дугаар бүлгийн элементүүдийг ингээ хараад үзэхээр бүгдээрээ гадаад давхраанда 2 электронтой буюу 2 гэсэн валент чанарыг бол тогтвортой үзүүлсэн харагдаж байна тийм. За 3 дугаар бүлгийн элементүүд бол мөн ялгаагүй 3 гэсэн валент шин чанарыг бол тогтвортой үзүүлсэн байна. За 4 дугаар бүлгийн элементүүдийг бол харж үзэхэд за 4 дугаар бүлгийн элементүүд доод валент нь гол төлөв 2
2-оор тэгээ дээд валент нь 4-өөр за үлгэр системийн бүлгийн дугаар нь 4 гэдэг утгаараа дээд валент нь 4 байна гэж гарч ирж байна. За тэгвэл 5 дугаар бүлгийн элементүүдийн бол дээд валент нь 5 байх нь тэ гих мэдчлэнгээр 6, 7, 8 дугаар бүлгийн элементүүдийн дээд валент нь за 8 дугаар бүлэгт бол 8 байна гэх мэдчлэнгээр бол тодорхойлдог байна. За тэгвэл нь штэ өвлөх систем дээр мөн элементүүдийг металл болон металл бишээр нь ялгахын тулд за боор гэдэг энэ элемент байна тийм үү. За боороос астат хүртэл диагоналыг бол татаж үздэг байгаа. За тэгээ диагоналын ойролцоо бол амфитер шин чанартай буюу сармаг элементүүд бол байрладаг. Харин диагоналаас доошоо гол төлөв металлууд байрлана. Диагоналаас дээшээ металл бишүүд бол байрладаг байгаа. Гэхдээ үндсэн бүлэгт бол тэгж явах нь шүү дээ. За тэгвэл хажуугийн дэд бүлэгт байрласан хорон, манган, төмөр, кобальт, никель гэсэн эдгээр элементүүд бол бас металл шин чанартай болоор нь учир нь эдгээр нь бол D элементүүд байж таарж байгаа. За тэгвэл шүү дээ бид нэр одоо энэ 40 эдийн элементүүдээс аль нь металл швэ гэхээр одоо бидний хувьд бол энд байгаа энэ бүх элементүүд болохоор металлууд болж таарна. За устрогч бол металл биштэй орон үйл системийн хамгийн анхны элемент гэж байгаа. За эндээс металл бишүүдээс 4-р бүлгээс нүүрс төрөгч цахиур, 5-р бүлгээс азот, фосфор, за 6-р бүлгээс болохоор хүчил төрөгч хүхэр гэсэн энэ элементүүд металл биштэй ороо явчих чинь тий. За тэгтэл 7-р бүлгээс бол металл биштэй орж байгаа фтор, холоор, бром, йод гэсэн эдгээр элементүүд нь металл биштэй орчиж байгаа. За эднэрийг нөгөө талаар галогенууд буюу давс төрүүлэгчид гэж нэрлэдэг. За энэ дээр бол ногоон өнгөөр тэмдэглэгдсэн харагдаж байна тийм үү. За тэгтэл хажуугийн дэд бүлэгт байрласан хорон, манган, төмөр, кобальт, никель зэрэг эдгээр элементүүд нь металл шин чанартай элементүүд байдаг бахнэ. За тэгвэл 8 дугаар бүлгээс бид нэр одоо мэдвэл зохих элементүүдээс гелий, неон, аргон гэсэн энэ элементүүдийг мэдчих шаардлагатай байна. За одоо ингээд энэ элементүүдийн химийн тэмдгийг мэргэшилтэй авч үзье. За ингээд эдгээрийг тогтоож авахын тулд маш сайн ойролцоо байдлаар тайлбарыг хийн. За устрогч нь 1-р бүлгийн элемент учраас 1 гэсэн валенттай H үсгээр тэмдэглэгдэх нь. За дараагийн элемент нь болохоор гелий байна тийм үү. За гелий маань HE гэсэн ийм химийн тэмдэглэгээтэй байж байна. За үүний дараагаар литий. За литий Li гол төлөв элементүүдийн эхний 2 үсгээр грек цагаан толгойн эхний 2 үсгээр химийн тэмдгийг бол тэмдэглэдэг байгаа. За энэ дээр литий маань Li гэсэн үсгэн тэмдэглэгээтэй 1 валенттай элемент болж таарах нь. За берилли Be гэсэн тэмдэглэгээ байж байна. Тэгээд дараа нь боор. За боор бериллийг бас холих гэдэг тал байдаг. Боор нь бол дан B үсгээр тэмдэглэгдсэн. Берилли болохоор ардаа E үсгтэй явж байна. За ингээд нүүрс төрөгч 2, 4 гэсэн валенттай. За энэ нь бас металл биш. За азот нь 1-5, өөрөөр хэлбэл 1-5 гэсэн бүхэл тоон утгуудыг авдаг ийм валент шин чанартай. За өөрөөр хэлбэл азот 1, 2, 3, 4, 5 гэсэн ингээд 5 төрлийн валентыг үзүүлдэг элемент байна. За хүчил төрөгчийг авч үзэхэд хүчил төрөгч нь 2 болон 1 гэсэн валентуудыг элбэг үзүүлдэг байгаа. Ихэвчлэн хас 2 гэсэн сэлтгэлийн зэргийг бол үзүүлдэг. За фтор, холоор, бром, йод гэсэн энэ элементүүд байна тий. Доод валент нь бол 1, дээд валент нь бол толоотой тэнцүү байх нэ. За гелигийн хувьд Ne гэсэн неоны хувьд Ne гэсэн энэ химийн тэмдэглэгээ харагдаж байна тийм ээ. За энэ дээр та нар зарим элементүүдийг бол маш сайн мэдж байгаа, заримынх нь валент чанарыг бол маш сайн мэдж байгаа. Гэхдээ яг хэрэглээд ирэхээр алийг мэдж байна, алийг мэдгүй байна гэдгийг өөрийгөө маш сайн шүүх шаардлагатай. Яг гэвэл дараагийн хичээлүүдэд хэрэг болно. За натригийн хувьд бол N гэдэг ингээ үсэг явж байна тийм ээ. Магний Mg гэдэг эхний 2 үсгээр тэмдэглэгдсэн. За 2 валенттай байх нэ. Хөнгөн цагаан 3 валенттай байна. За хөнгөн цагааныг алюминиум гэж бас уншин тийм ээ. За энэ Si гэсэн цахиур, монголоор болохоор цахиур, латинээр нь болохоор силициум гэж нэрлэгдэх нь шүү дээ. Si гэж тэмдэглэгдэн. За энэ 2, 4 гэсэн юм валенттай. За фосфорын хувьд 3 болон 5 гэсэн валент шин чанарыг үзүүлнэ. За фосфор маань тэгээд дээд валент чанар нь 5 учраас үлгэр систем нь 5 дугаар үлгэрт бол байрласан. За энэ бас металл биш. Зүгээр P үсгээр тэмдэглэгдсэн байна тийм ээ.
За хөхрийн хувьд болохоор 2 4 6 гээд дандаа 6 хүртэлх тэгш тоонуудыг аваа явуулсан ба штэ. 2 4 6 гээд. За S үсгээр тэмдэглэдэг бахан. За холоорын хувьд 1 7 гэсэн 2 валенттай байна тийм ээ. За аргон 8 валенттай. За гих мэтчлэнгээр бүх элементүүдийг уншиж танилцах нэ. За калий 1 валенттай, металл, кальций 2 валенттай, металл. За сканди S гэчээд C үсгээр тэмдэглэгддэг бахан байна. За энэ нь 3 валенттай голдуу явах нь. За хором. За хором гэдэг маань 3 6 гэсэн 2 валенттай тий. За энийг төсөөтэй байдлаар цээжлэхийн тулд ихэвчлэн том хүмүүс чинь 36 хайрцан мараас дээшээ гутал өмсөө явчихдаг штэ. Тэгвэл штэ энэ хором бол хүүхдийн хайрцан марг штэ. Тэрнтэй төсөөтэй байдлаар 3 6 гэсэн валенттайгаар цээжилж болно. За тэгээ хором гэхээр та нар яг нэг төсөөтэй байдлаар хоромон гутал гэдээ бас ойлгочвол илүү хурдан цээжлэгдэх магадлалтай байна тий. За манганы хувьд 2 4 7 гэдэг ийм 3 төрлийн валент шин чанарыг төлхөө үзүүлдэг юм байна. За энэ дээрээ тэгээ манган маань одоо энийг төсөөтэй байдлаар цээжлэхэд бол 24 7 гэдэг энэ тэнд хаяг рекламууд харагдаад байдаг штэ. Өөрөөр хэлбэл 24 цаг 7 хоногт 24 цаг ажиллана ч гэдэг юм уу. Голомтын рекламн дээр бас 2 4 7 гэдэг ингэ бичсэн байдаг штэ. За тэрнтэй төсөөтэй байдлаар манган маань 2 4 7 гэсэн ийм валентуудыг үзүүлэх нэ гэж ойлгож болох нь. За төмөр 2 3 гэдэг валентыг маш төлхөө үзүүлнэ. 8 гэдэг нь бол түүний хамгийн дээд валент болж таарах нь. За үүнтэй төсөөтэй байдлаар кобальт CO гэж тэмдэглэгдэн тийм ээ. За тэгээд 2 8 гэсэн валент шин чанаруудыг үзүүлэх нь. За никлийн хувьд бас Ni гэсэн үсгээр тэмдэглэгдэнэ. За 2 болон 8 гэсэн энэ валент шин чанаруудыг төлхөө үзүүлэх нэ. За зэсийн хувьд авч үзье. За зэсийн доод валент нь бол 1, дээд валент нь бол 2 ойж таарж байна тийм ээ. За тэгээд энэ дээр зэсийг Cu гэдэг энэ үсгээр тэмдэглэж байна. За цайрын хувьд цинкум Zn гэдэг тэмдэглээ явуучих нь 2 валенттай металлын тоонд орно. За галли эхний 2 үсэг нь Ga гэсэн 2 үсэг байна тийм үү. Ийм учраас галли 3 валенттай. За арсен буюу мишак. За мишак нь мөн үйл системийн 5 дугаар бүлэгт байрлаж байгаа учраас дээд валент нь бол 5-аар харин доод валент нь 3 байдаг байна. За дараа нь бид нар эндээс бромын хувьд авч үзэхэд за бром маань 1 7 гэсэн юм 2 валенттай. За бромыг борто бас их андуурдаг. За бром гэхэд нөгөө Br гэсэн юм 2 үсгээр тэмдэглэж байна тий. Тэгвэл борыг бол ганцхан B үсгээр тэмдэглэж байгаа юм штэ. Тэмдэглэж байгаа нь харагдаж штэ. За дараа нь рубидыг авч үзье. За рубиди бол Rb гэсэн 2 үсгээр тэмдэглэгдэж байна. За тэгээд 1 валенттай стронци мөн 2 валенттай элемент байна. За стронци Sr гэсэн үсгээр тэмдэглэгдэх нь. За тэгвэл мөнгийг авч үзье. Мөнгөний хувьд 1 2 гэсэн валентууд бол зөнхөлж явж байна тийм ээ. За тэгээд мөнгө нь аргентум Ag гэсэн ийм 2 үсгэн тэмдэглэгээтэй. За мөнгийг уншихтаа голдвол аргентум гэдэг уншаа явцдаг штэ. За мөнгөний суурь аргентум OH гэдэг гих мэтчлэнгээр уншаа явах нь штэ. За кадми CD гэсэн үсгээр тэмдэглэгдэнэ. За ихэвчлэн 2 валентыг бол химийн нэгдлүүдтэй үзүүлдэг бахан. За индигийн хувьд IN гэсэн үсгээр тэмдэглэгдэж байна тийм ээ. За инди маань 3 валенттай. За цагаан тулга болон хар тулгаыг эндээс харъя. Цагаан тулга нь SN гэсэн үсгэн тэмдэглэгээтэй бол хар тулга нь PB гэсэн үсгэн тэмдэглэгээтэй. Хоёулаа үйл системийн 4-р бүлэгт оршиж байгаа учраас дээд валент нь бол 4 гэж явах нь тийм ээ. Гэхдээ 2 гэдэг валентыг бас давхар үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл 2 4 гэсэн валентыг эдгээр элементүүд үзүүлэх нь. За йодын хувьд 1 7 гэсэн валент шин чанарууд бол зөнхлөд явах нь. За цези CS гэсэн үсгэн тэмдэглэгээтэй 1-р бүлгийн элемент учраас 1 валент үзүүлнэ. 1 валенттай. За баригийн хувьд гадаад давхраанда 2 электронтой учраас 2 электроноо алдаж химийн хорволд ордог. Ba гэсэн үсгэн тэмдэглэгээр тэмдэглэгдсэн байна. За арум гэдэг чинь алт гэсэн үг штэ. За алт өөрөөр хэлбэл шар алтыг AU гэсэн 2 үсгээр тэмдэглээд арум гэж уншдаг байна. За энэ 1 2 гэсэн валентыг үзүүлнэ. За түрүү хэлсэн мөнгө алт зэс чинь бүлэг системийн хажуугийн дэд бүлэгт байрладаг гэж хэлжсэн тийм үү. За мөнгөө ус HG
гэсэн үсгээр тэмдэглэгдэн. За энэ хоёр валенттай. За висмутийн хувьд VI гэсэн үсгэн тэмдэглэгээтэй. За үлгэр системийн 5 дугаар үлгэрт байрладаг. За дээдлийн валент нь бол 5. Гэхдээ тэрнээсээ илүү 3 гэсэн валент шин чанарыг илүү түлхүү үзүүлдэг байна. За астат AT гэсэн үсгэн тэмдэглэгээтэй. За 1 болон 7 гэсэн валент шин чанаруудыг үзүүлдэг байна. За Францын хувьд үлгэр систем дээр 1-р үлгэрт байрлаж байна тийм ээ. За энэ FR гэсэн үсгэн тэмдэглэгээтэй. 2-р бүлгийн радий RA гэсэн үсгэн тэмдэглэгээтэй. За тэгээд энэ дээр мөн ялгаагүй 2 гэсэн валентыг үзүүлэх нь. За ингээд бид нэр штэ нийтдээ тэр 100 гаруй химийн элементүүдээс 1-р бүлгээс энэ 11 элементийг маш сайн тогтоох хэрэгтэй. За эдгээрээс 1-р бүлгийн элементүүдээс ус төрөгчөөс бусд нь бол бүгдээрээ металлууд болж таарсан штэ. За ингээд металлууд гэдгийг нь мэдчихлээ. Дээрээс нь валент болон химийн тэмдэглэгийг нь эднэрийг тогтоох шаардлагатай байна тий. За 2-р бүлгээс за эднэр бол бүгдээрээ магний, кальци, стронци, барыг эднэр бүгдээрээ ингээд ер нь металл шин чанартай орно. Берилли бол амфитер шин чанартай элемент байгаа. За ингээд 1-р бүлгээс бид нэр 2-р бүлгээс нийтдээ 9 элементийг цээжил тогтоох нэ. За 3-р бүлгээс бол бид нэр ерөнхийдөө энэ 5 элементийг л эхний ээлжинд тогтоогоод авцсан байхад өргөн ашиглаад яваад ах боломжтой. За 6-р 4-р бүлгээс 4 элементийг бол цээжлэх нь тий. Нүүрс төрөгч, цахиур, цагаан тулга, хар тулга гэсэн энэ элементүүдийг цээжлэх нь. За валентийн хувьд бүгдээрээ 2 4 гэсэн валенттай үйлчлээд явцсан байна штэ. За 5-р бүлгийн элементүүдээс ганцхан азотл 1-5 хүртэл валентийг үзүүлдэг гэж хэлжсэн тийм үү? Түрүү хэлсэн штэ. За тэгвэл штэ фосфор, мишак, висмут гэсэн энэ гурвыг нэмээд цээжилчих нэ. За ингээд өөрөөр хэлбэл бид нар үлгэр системийн 5-р бүлгээс энэ 4 элементийг л маш сайн мэдчих хэрэгтэй байна. За цааш нь 6-р бүлгээс мөн 3 элементийг тогтоож авах нь. За хором, хөхөр, хүчил дургч гэсэн эдгээр элементүүдийг. За эндээс чинь хором чинь металл байгаа тийм ээ. Хөхөр, хүчил дургч бол металл биш байгаа штэ. За урагшаа яваад азот, фосфор бол юу байгаа? Металл бишүүд болж таарсан тийм. За 6-р бүлгээс бид нар нийтдээ энэ 6 элементийг тогтоох нь. За энэ 6 элементүүдээс за манган бол металл шин чанартай, энэ галогенууд бол металл биш. За астат бол бас металлтай төсөөтэй шин чанартай элемент байгаа, металлоид. За 8-р бүлгээс за бид нар инертийн хийнүүдээс гели, неон 2, неон, аргоныг бол химийн тэмдэг валентыг мэдсэн байхад болж байна. За тэгээд цаашаа металлуудаас бол төмөр, кобальт, никель гэсэн энэ эдгээр элементүүдийн валент шин чанарыг мэдсэн байхад болох нэ. За ингээд энэ бүгдийг тогтоосныхаа дараагаар дараагийн слайдн дээр өөрсдийгөө шалгах даалгавар байгаа. Тэрэн дээр өөрсдийгөө шалгаад үзээрэй. Тэгээд энэ элементүүдийг болон валент шин чанарыг маш сайн тогтооснороо дараагийн ерөнхий химийн өргөн хэрэглээний урвал бичих, томьёо бичиж сурах энтерт өргөн ашиглаад явах боломжтой ах нэ. За одоо эдгээр 40 эдийн элементийн химийн тэмдэг валент металл болон металл бишээ хэр зэрэг цээжилсэн шалгалтаа өгнө. За ингээд шалгалтаа өгөхийн тулд энд ерөнхийдөө 47 элемент байгаа. Тэгээд 47 элемент болгон дээр 3 үзүүлэлтийг бол шалгана гэж тооцоолохоор нийтдээ 141 шишиг даалгаврыг бол гүйцэтгэх байгаа. Хэрвээ энэхүү даалгаврыг гүйцэтгэхдээ та бүхэн 90%-аас дээш гүйцэтгэлтэй буюу эдгээр нүднүүдээс 127-оос дээшээ зөв бөглөж чадсан тохиолдолд ерөнхийдөө дараагийн түвшний химийн томьёо бичих, урлагийн тэгштгэл тэнцвэрлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд илүү хялбар дөхөн байх болно. За ийм учраас энэхүү даалгаврыг бол маш сайн гүйцэтгээд хэрвээ 90%-аас доош гүйцэтгэлтэй байвал өмнөх хичээлүүдэд дахин үзэж ядаж дор хаяж 90%-ийн гүйцэтгэлтэй болтлоо. Энэ агуулгыг бол давтах шаардлагатай гэж бодож байна. За ингээд тухайн хүний цээжлэх болон цээжлэх ур чадвар нь тухайн хүний оюуны потенциал болон давтах ур чадвараас бол хамаардаг байгаа. Ийм учраас хэрвээ 90%-аас доош гүйцэтгэлтэй байвал аль болох ойрхон давтах маягаар даалгаврын гүйцэтгэлийг 90% хүртэл нь элементүүдийн химийн тэмдэг валент чанар металл бишээр нь ангилж сураарай. За ингээд эхний
даалгавраа гүйцэтгэе. За хамгийн нэгдүгээрт нь Франц. За Франц дээр хиймийн тэмдэглээ бичнэ. За эхнийх нь бол багш нь хэлээд өгчээ. FR гэх тэмдэглээ биччих нь тийм ээ. За үүний дараагаар Франц маань нэгдүгээр бүлэгт байрлаж исэн. Нэгin А бүлэгт байсан. Тэгэхээр тогтмол нэг валенттай гэд нэгin тоогоо биччихнэ. За Франц бол металл шин чанартай элементэ гэх мэтчлэнгээр ингээд тэмдэглээд явах нэ. За дараагийн удаад бол элементийн нэрийн дуудаад явхад эдгээр тэмдэглэгээнүүдийг та бүхэн дороо гүйцэтгээд явах нэ. За дараагийн 2 дугаар элемент нь алт. За алт шар алт маань 10 гэсэн хиймийн тэмдэгтэй байдаг тийм ээ. За та бүхэн хиймийн тэмдэглэгээ бичээд араас нь валента бичээд металл болон металл бишээ тэмдэглээд амжинаа. За металлыг бол им үсгээр металл бишээг им Б гэд ингээд тэмдэглээд яваарай. За хэрвээ би эднэрийг ингээд цааш нь хурдан уншаад явхад яг тэр ирэмбээр гүйцэтгэлээ нөхөж бичиж амжаад байвал та ерөнхийдөө сайн цээжсэн гэж бодно. Харин бодоод удаад юм уу хоцроод байвал бас цээжлэх ажил чинь харьцангуй муу байна гэж бодоод дахин өмнөх хичээлээ үзээд цээжлэх ажиллагаагаа өшөө сайтар давтах нэ. За хиймийн тэмдэгнүүд дээр хөвчлэн эхний 2 үсгээр бол тэмдэглэгддэг гэж хэлжсэн тийм ээ. За мөнгөн ус тэрийгэ бодоод бичлэлтэй игээрээ. За 3 дугаар элемент нь мөнгөн ус байгаа. За мөнгөн ус нитрогениум гэж уншдаг. За тэр хиймийн тэмдэгэ бичээд араас нь валента бичээд за металл уу металл биш үү гэдгээ тэмдэглээд амжинаа. За би иймэрхүү темпээр ярин та бүхэн тэмдэглэгээ хийнэ. За 4-дүгüрт нь хар тугалга. Хар тугалга плюмбум гэж уншиж байгаа. Плюмбум. За валент нь хэд байх вэ? Хиймийн тэмдэг нь ямар байх вэ? За металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэнэ. За 5 дугаарт нь висмут. Хиймийн тэмдэг бичнэ. За араас нь валент. За металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэчихнэ. За 6-ад нь астат. Хиймийн тэмдэг валент. За металл уу металл биш гэдгээ тэмдэглэнэ. За 7-д нь устрогч. Хиймийн тэмдэг. За валент нь хэд ах вэ? Санаарай. За металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэнэ. За 8 дугаарт нь гели. Хиймийн тэмдэг ямар ах вэ? За валент нь хэд эдгүү? Металл мөн үү? Металл биш үү? За 9 дугаарт нь лити. За хиймийн тэмдэг нь ямар ах вэ? За тэрийгэ бичнэ. За валента бичнэ. За металл уу металл биш үү тэмдэглэнэ. За 10 дугаарт нь берилли. Хиймийн тэмдэг. Хиймийн тэмдэгэ бичнэ. За валент нь хэд ах вэ? Металл уу металл биш үү гэдгээ бичнэ. За 11-т нь аргон. Хиймийн тэмдэг ямар ах вэ? За валент нь хэд ах вэ? Металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэнэ. За 12-т нь холоор. Хиймийн тэмдэг валент металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэчихнэ. За 13-т нь хөхөр. Хиймийн тэмдэг валент металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэнэ. За 14-т нь азот. Хиймийн тэмдэг валент металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэнэ. За дараагийн дугаарт нь 15 хөнгөн цагаан. Хиймийн тэмдэг ямар ах вэ бичнэ. За валент металл уу металл биш үү. За бичээрэй. За 16 натрий. За валент металл уу металл биш үү гэдгээ бичнэ. За 17 неон. Ямар хиймийн тэмдэгтэй ах вэ? Валент нь хэд ах вэ? Металл уу металл биш үү. За тэрийгэ бичнэ. За 18 фтор. Хиймийн тэмдэг валент металл уу металл биш үү. За 19
хүчил төрөгч. Химийн тэмдэг. Валент. Валент нь хэдүү бодороо. За салаа валенттай элементүүдийг бас мөн салаа валентаар нь цэжлэхийг бодороо. За металл уу металл биш үү гэдгийг бас тэмдэглэнэ. За нүүрс төрөгч. Химийн тэмдэг. Валент нь хэд байх вэ? Металл уу металл биш үү? За иймэрхүү хурдтай темптэй хэлэхэд амжих ёстой шүү хэрвээ сайн цэжсэн бол. За 21-дүгээрт нь бор. Бор ямар химийн тэмдэгтэй байх вэ? Валент нь хэд байх вэ? Металл уу металл биш үү? За 22. Кальций. Химийн тэмдэг нь ямар ах вэ? Валент нь хэд ах вэ? Металл уу металл биш үү? За 23. Калий. Химийн тэмдэг. За валент нь ямар ах вэ? Металл уу металл биш үү? За бичээрэй. За 24. Сканди. Сканди. Химийн тэмдэг нь ямар ах вэ? За валент нь хэд ах вэ? Металл уу металл биш үү? За 25. Хором. Химийн тэмдэг хэд байх вэ? Валент нь хэд байх вэ? Металл уу металл биш үү? За 26. Манган. Химийн тэмдэг ямар байх вэ? За валент хэд байх вэ? Металл уу металл биш үү? 27. Химийн тэмдэг төмөр. Ямар ах вэ? Химийн тэмдэгээ бичнэ. За валент. Валент металл уу металл биш үү гэдгээ бичнэ. За 28. Кобальт. Химийн тэмдэг ямар ах вэ? Валент хэд вэ? Металл уу металл биш үү? За 29. Никель. Никель. Химийн тэмдэг ямар ах вэ? За валент нь хэд байх вэ? Металл уу металл биш үү? За 30. Цезий. Цезий. Химийн тэмдэг нь ямар ах вэ? Валент нь ямар ах вэ? Металл уу металл биш үү? За 31. Барий. 31. Барий. Химийн тэмдэг. За валент. Валент металл уу металл биш үү гэдгээ биччихнэ. За 32. Мөнгө. Мөнгө. Химийн тэмдэг. Химийн тэмдэг. Валент. Металл уу металл биш үү? За 33. Кадмий. Кадмий. Химийн тэмдэг. Валент. Металл уу металл биш үү? За тэрийг биччихнэ. За 34. Цагаан тугалга. Цагаан тугалгыг станум гэж уншдаг. За химийн тэмдэг нь ямар ах вэ? Валент нь хэд вэ? Металл уу металл биш үү? За 35. Мишак. За мишакийг арсен гэж уншдаг байгаа. Химийн тэмдэг нь ямар ах вэ? Валент нь хэд вэ? Металл уу металл биш үү? За 36. Бром. Бром химийн тэмдэг нь ямар ах вэ? Валент нь хэд байх вэ? Металл уу металл биш үү? За бром бичээ дуусчаа шүү. За 37. Йод. Химийн тэмдэг юу байх вэ? Валент нь хэд вэ? Салаа валенттай элементүүдийг салаа валентаар нь цээжлэнэ. Тийм учраас салаа валентаар нь бичнэ. За металл уу металл биш үү гэдгээ тэмдэглэчихнэ. За 38. Радий. Радий. Химийн тэмдэг нь ямар ах вэ? Валент нь хэд вэ? Металл уу металл биш үү гэдгээ биччихнэ. За 39. Стронций. Стронций. Химийн тэмдэг. Химийн тэмдэг нь яаж тэмдэглэгдэх вэ? За бичсэн бол валента бичээрэй. Металл уу металл биш үү? За бодож байгаа бичээрэй. За 40. Цахиур. За силициум гэж уншигддаг байгаа тийм ээ. Химийн тэмдэг нь ямар ах вэ? Валент нь хэд вэ? Металл уу металл биш үү? За 41. Галлий. Галлий. Химийн тэмдэг. Химийн тэмдэг валент. За хэдэн валенттай байдаг лээ?
металл шүү. За валентыг бодохдоо ер нь үлэх системийн хэдвэр бүлэгт байрладгийг нь бас сайн санаж ах хэрэгтэй. За цайр химэн тэмдэг. За валент металл шүү. За 43 дугаар элемент фосфор химэн тэмдэг. Валент металл биш шүү. За 44 дугаар элемент натрий химэн тэмдэг. Валент за металл биш шүү. За тэмдэглэсэн бол 45 инди химэн тэмдэг. За валент нь хэд байдаг вүлээ? Валента бодохдоо үлэх системийн хэдвэр бүлэгт байдаг. Тухайн бүлэг нь хамгийн дээд валентыг үзүүлдэг тийм ээ. Салаа валент байвал доод валентууд нь салаа валент нь хэд вүлээ санах хэрэгтэй. За металл биш шүү. За бичнэ. За 46 дугаар элемент зис купрум гэж уншдаг тийм ээ. За химэн тэмдэг юу ах вэ? Купрум зис. Валент хэдэн валенттай вэ? Үлэх системийн хэдвэр бүлэгт байрладаг үлээ тэрийгээ санана. За металл биш шүү. Нөгөө боороос астад хүртэл диагонал татхад диагоналын хаах нь байрлаад байлаа. Тэрнгүүр баримжаалж хагаад металл бишээ биччихин тийм ээ. За рубиди химэн тэмдэг 47 дугаар элемент шүү. Химэн тэмдэг. За валент металл биш шүү. За одоо ингэж бичээд дуусчлаа. За бичээд дууссан цаасаа та бүхэн үлэх системдээ тулгаад эсвэл өмнөх хичээлтэйгээ тулгаж агаад нийт тоогоо гаргана. Өөрөөр хэлбэл химийн тэмдэг дээр хэдийг зөв бичсэн байна. Валент дээр хэдийг зөв бичсэн байна. Металл биш дээр хэдийг зөв бичсэн байна. Бүх тоогоо гаргана. Тэгээд тухайн даалгаврыг бол нийтэд нь 100% гэж үзэж байгаа. Өөрөө хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна гэдгийг өөрөө дүгнээд үзчихэн тийм ээ. Тэгээд түрүү багш нь хэлсэн 90%-аас доошо гүйцэтгэлтэй байвал өмнөх хичээлүүдэд автаж үзээд дахин цээжлээд байгаарэ. Тэгээ ялангуяа нэг өдөр цээжилсэн юм шиг санагддаг. Гэтэл маргааш бол бас цээжилсэн зүйл нь зарим нь мартагдчихэдэг. Ийм учраас 7 хоногийн дараа дахин нэг шалгаад үнэхээр болж гинэ гэвэл бас сайн байх нэ. За ямар ч байсан доотл нь 90% гүйцэтгэлтэй болтлоо. Энийгээ хичээгээд цээжлэх нэ гэж ойлгоорой. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Та бүхэнд баярлалаа.